За баярлалаа. За эхний асуулт Эрдэнэтийн хөгжлөл гэсэн ийм нэр томьёо сая сэтгүүлч хэрэглэлээ. Миний харж байгаагаар энд ямар нэгэн хөгжил явагдаагүй. Гадны улс оронд байсан, гадны аж ахуй нэгжид байсан 49%, Монголын аж ахуй нэгжид ирсэн байна. Тэгэхээр хэрвээ хөгжил явагдах бол Монгол Улсын засгийн газар ярилцаад их хурлаар шийдээд хөгжлийн хөтөлбөрт ороод ингэж шийдэгддэг ийм зүйл байгаа. Тэгэхээр нэр томьёоны хувьд бол ингэж ойлгол зүгээр баха гэж ингэж бодож байна. За хоёр дахь асуулт нь үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр энэ асуудлыг ярьсан юм уу? Энэ 49% гэдэг энэ зүйлийг одоо ярьсан уу гэсэн ийм утгатай асуулт асуулаа. Тэгэхээр энэ дээр би зүгээр товчхон хэлэхэд бүх л одоо засгийн газар 90 оноос хойш Эрдэнэ төлөвлөлт, төмөр зам, Монгол Орос Совет гэхэд Оросын холбооны улстай холбоотой энэ асуудлаар бид нар үргэлжил ярилцаж ирсэн. Энд би зүгээр нэг түүх өмнө нь ярьж ирсэн их өрийн асуудлыг 2003 онд тэглэх гэж байхад манай хоёр талын одоо эдийн засагчид гараад Монголд ноогдох Эрдэнэтийн хувь 70% хүрж байгаа юм байна. Ягаад 70% хүрж байгаа вэ гэхээр нөгөө баялагийнхаа одоо газар ашигласны төлбөр гэж байдаг. Түүгээрээ ингээд оруулж тооцсоор байгаад 70% хүрж байгаа. Ер нь Эрдэнэ төлөвлөрч өөрөө нэг 680 сая шилж хөрвөл баригдсан үлдвэр шүү дээ.